Монголд үндэсний лотерей. Сайн байцгаана үзэгч та бүхэнд энэ орой мэндийг хүргэе. Үндэсний лотерей эхлэх гэж байна. За хамгийн эхлээд би бүхэн дөрөвдөө гэсэн тоглолтоор эхэлдэг үлээ. За тэгвэл та бүхэн дөрвөн тоо бүгдсэн байгаа. Тэгээс 9 гэсэн дөрвөн тоо. За тэгвэл би бүхэн 3 дугаар зэрэг, 2 дугаар зэрэг, 1 дугаар зэргийн тоглолтоо эхлэх гэж байна. Анхаарлаа хандуулно. За үзэгчтэй дөрөвдгийн тоглолт бол нэг хялбар над санагдж байгаа. Яагаад гэвэл за эдгээр тоонууд гарч ирнэ. Нэгдүгээр 3 дугаар зэргийн онжироос 4 тоо гарч ирнэ. 2 дугаар зэргээс 4 тоо, 1 дугаар зэргээс бас 4 тоо гээ. За эдгээр тоонуудыг та бүгд өөрсдөө 4 тоо бүгдсэн байгаа. Тэр дөрөөс харж агаад энэ 3 органик савнууд дээр гурван дээр нь тохирлоо үзэх боломжтой гэдгийг та бүхэнд маш сайн ойлгуулж хэллээ. За хамгийн ихний. За ер нь 3 сав дээр 3 дээр нь 7-гийн тоо гарч ирсэн байна. Маш гайхалтай. 7 5 9 6 7 тэг. Тэд 9 тоо байна. За 6 7 4 ер нь ойролцоо тоонод гарч ирсэн байна гэдэг үзэж та бүхэндээс ойлгуулж хэлье. За та бүгдийн сонгосон Азийн 4 тоо тань эдгээр 3 савтай зэрэг таарна гэж байхгүй байгаа. Яг л гуруулаа өөр тоонууд гарсан байна. Тэгтээ их ойролцоо тоонууд. За эдгээр тоонууд дундаас та бүгд өөрийнхөө 4 тоогоор нийт 3 тоглолтод оролцож байна гэдэг бол арай давуу тал байгаа. Ингээд 4 гэдэг бол 4 ордоо тоогоор 4 тоогоор тэгээс 9 гэсэн 4 Азийн дугаараар энэ хүү дөрөвдийн маань явагдаж байгаа үлээ. За тэгвэл 4 тоо гэдэг бол 4 тоо гэдэг бол та бүгд бол Азийн дугааруудыг маш их оруулж байгаа гэдэгт би итгэж байна. За хамгийн ихнийх бол 7 5 9 3. За дараагийнх бол 9 7 тэг 3. За тэгвэл 1-р зэргийн онжир 6 7 4 5 гэсэн тоонууд байна. За тэгвэл энэ бүгд яг энэ дарааллын дагуу таны бүгдсэн 4 тоодоо яг энэ дарааллаараа байх хэвээр. Урд тоноо ороогүй яг энэ дарааллаараа байх юм бол та за 3 дугаар зэргийн онжирын машинаас та бүхэн за хэдэн төгрөгөөр тоглолтсон бооцоо хэдээр хийсэн байна гэдэг бол 500-аас 20,000 төгрөгийн хооронд буюу 20,000-аараа хэдэн жил оролцож болно гэхээр хязгааргүй гэсэн үг. За та бүгд бооцоогоо 500 дахин үржүүлж авна гэсэн үг. 3 дугаар зэргийн машин дээрээс таарсан бол за 2 дугаар зэргийн онжир дээрээс таарсан бол та бооцоогоо 1000 дахин үржүүлж авна. Жишээ нь та 500 төгрөгөөр тоглосон байлаа гэхэд 500,000, 20,000-аар тоглосон байлаа гэхэд 20 сая төгрөг хожих боломжтой. За тэгвэл 1-р зэргийн машин дээрээс та бүхэн за бооцоогоо 2,000 дахин илүү үржүүлж авна гэдэг бол бас их давуу чанар байгаа. 20,000 төгрөгөөр тоглосон бол та 40 сая төгрөгийн азтанд төвгүйхэн болох магадлал тун өндөр байна. За бүгдээ хамтдаа үргэлжлүүлээд 6 дигийн тоглолтод оролцгоё. За 6-ыг бид бүхэн тус нь машинтай байсан бол за энд бид бүхэн тоонуудаа тэгээс сүсгээд тус нь хуваарлаж хийсэн байгаа. За эдгээр энэ дотор бол нийт тэгээс 9 гэсэн цифрүүд за нийт 60 бөмбөг эргэлдэж байгаа. 60 бөмбөг эргэлдэж байгаа. За эдгээр дундаас таны 6-ийн тоонууд гарч ирэх ёстой. 6 тоо тань дараалалаараа байх ёстой. Дараа далдагдахгүй наан цаанаа орж болохгүй. За хамгийн ихний тоо 3-ын тоо. Тэгвэл дараагийн тоо мөн адил 3-ын тоо. 33-гээ та эхэлчихсэн бол та 1500 төгрөгийн адсан болсон байна. За дараагийн тоо үзэгчтэй 5-ын тоо гарч ирж байна. 3 3 5 гэсэн тоонууд гарч ирж байна. 6-гийн тоглолтыг та бүхэн маш сайн мэдж байгаа үлээ үзэгчтэй. 4-ийг маш сайн одоо ойлгож байгаа баха. За 3 3 5 6 гэсэн тоонууд одоогийн байдлаар гарч ирсэн байна. За энэ бол ихний 2 тоо таарал 1500, дараагийн тоо таарал 15,000, дараагийн таарал 150,000. За дараагийн одоо энэ тоо гарч ирснээр та 150,000, сая 500,000 төгрөг болгож байна. 6 7. За тэгвэл 6 дахь тоо хэдийн тоо байх бол? Энэ бол 50 сая төгрөгийн Азийн дугаар гарч ирж байна. Таны сая 500,000-ыг 50 сая төгрөг болгож байна. 6 дахь тоо 2-ын тоо байлаа үзэгчтэй. 3 3 5 6 7 2. За баяр үгүй та бүгд азтан болсон гэдэгт би итгэлтэй байна. За 1-ээс 42 цифрүүд дундаас явагддаг 6 42 гэсэн тоглолтод бүгд хамтдаа анхаарлаа хандуулцгаая. 1-ээс 42 гэсэн тоонуудын тоглолтод оруулъя. За бид бүгдийг харыг тоглолт гэж нэрлэгдэж байгаа. Энэ бол 120 сая төгрөгийн азтан доторх боломж маш өндөр байгаа. Яагаад гэвэл дараа харгалзахгүй таны бүгдсэн 6 тоо тань энд дэндээ орсон байж болно. За яна нэг тоо тогтчлаа, нэг тоо байж таарсан бол 120 сая төгрөгийн азтан болох байлаа гэдэг бид бүхэн үндэсний дотрын зүгээс бонус оног оруулж өгч байгаа. Хамгийн сүүлд 7 дахь тоо болгож бонус тоо гарч ирж байгаа. Энэхүү бонус тоо бол та бүгдийн бас амигаа урж
120 сая төгрөг очиж байгаа яана юу ч үлдчихсэн дөрвөд 12 сая төгрөгийн хадсан болон тэргөө бонустай орж ирснээр хамгийн ихний тоо 18 нас аяа миний 18 нас гэдэг 18-ын тоо гарч ирсэн байна. Дараа нь 16 насны тоо гарч ирсэн байна. Хамгийн анх Монгол улсын иргэн гэж бүртгэгддэг иргэний үнэлгээ авдаг нас. За 18, 16 гэсэн тоонууд гарч ирсэн байна. За 6 гэсэн тоо гарч ирлээ. За 6 наснда бол хүмүүс Эрдэнэ номын мөрөг өгөөд сургууль соёлдоо явдаг. За энэ бол хамгийн анхны усхийг сурдаг нас 6 гэж байдаг. За 18 нас, 16 нас, 6 нас, 39 нас гэж хэлж болно. За 39 тоо гарч ирсэн байна. 18, 16, 6, 39. За ингээд дөрөв тоог та дараачихгүйгээр бүгсэн байгаад та 20 мянган төгрөгийн авсан болж байгаа. За 5 дахь тоо гарч ирснээр 20 мянган төгрөг тань 900 мянган төгрөг болон өөрчлөгдөж байгаа. 5 дахь тоо 15-ын тоо байлаа үзэгчтэй. 18, 16, 6, 39, 15. За тэгвэл 120 сая төгрөг болгохоор дээрээс 10-ын тоо өнхөрч байна. За 10 гэсэн тоо гарч ирээд эдгээр 6 тоо та бүгд дараа таргалцгаа энэ наан орсон хамаагүй энэ 6-ыг мөгөлцсөн бол та 120 сая төгрөг хожиход гайхалтай маш хялбар санагдчих 120 сая төгрөг хожиж байна. За тэгвэл яана нэг тоо дутчлаа яана ингэчлээ гэж явал бид бүхэн хамгийн сүүлд бонус тоонд оруулж өгч байгаа. Хамгийн сүүлийн бонус тоо 17-гийн тоо байна үзэгчтэй. Үндэсний лотерей хамт олон монголчуудаа бүгднийг нацтан болгохын тулд бид бүхэн бонус тоог оруулж өгч байна. Мөн тоглолтуудаа хүртэл нэмж 4-ийн шинэ тоглолтуудыг оруулж ирж байна. 4-ийн бол маш магадлал өндөртэй та тэгээс хэлсэн тоонуудаас 4 тоо бөглөөд тэр дөрөөрөө 3 тоглолтод зэрэг оролцож ийн гэдэг бол маш боломжтой санагдж байгаа. За эдгээр тоонуудыг бүгэлсэн бол та бүхэн за 642-оос бол 120 сая төгрөг, 6-дээс бол 50 сая төгрөг. За тэгээд цаашлаад тэр бол дээдлэн 40 сая төгрөг. За магадгүй хязгааргүй та хэдэн ч төгрөнд бооцоо хийсэн байж болно. Хэдэн ч төгрөг авах магадлал том өндөр юм а гэдгийг хэлье. Азиг атгандаа гэсэн өрөөнд тодорхой явагдаж байгаа. Үндэсний дотроо өндөрлөж байна. Баяртай үзэгчтэй. Дэлхийн лотерей Монголд үндэсний лотерей